Одоо нэг жаахан асуугаад авбас таад ч амар би сундаа цэглээгөө заагаа явуулж одоо за зөвчтэй. Байгалийн өөрчлөлөө. За их би яха мэдээ оруулахаас болоод ганц тэгэхээр юм асууж. Нэг шилж дээр. Өөрөө яасан бол энэ одоо ямар зорилготой байсан бол энэ мэйл рүү явахгүй гоё. Наач админ дээр ярьж байгаа. Сайтын админ дээр. Тийм үү. Одоо би явахгүй юм л дээ. Шинэ ингэ бичиж байгаа те. Тэгвэл ингэж байгаа. Хариулт нь яагаад юм бол таа. Энийг өстэй үзэж өгөөч гэдэг байгаа юм. Аач. За хоёрдугаар чинь юу вэ? Ачи юу гэсэн байлаа? Би байж байгаа. Аач хариулт гэх юм. За би байж. Хоёрдугаар танаач аппликейшн хийх хөлөө. Аппликейшн хийх бай. Ихгүй. Юу нөгөө ихэхгүй би ерөнхийдөө захин төвөөм гэсэн хөтөлбөр батлуулчаад байгаа юм. Тэгээ иргэдэд нээлттэй янз бүрийн систем, өргөдөл гомдлын газар зүйн GPS мэстэй тийм систем боловсруулалт хийх боломж юу байгаа бол гаргасан аппликейшн юм тий? Гаргасан аппликейшн. Манай нэг төвөөм гэсэн аппликейшн байдгийн байлээ. Нэг тэгээ одоо нөгөө хийсэн газраас өвдө уцаа авах байцгаа би бас асуудал болж. Тэгээ ийм Монголиатай ч юм уу төвөөмгийн иргэн нэг холбогдоо өргөдөл гомдлоош оруулцдаг, шийдчихдэг. Тэргүй оршооны бүхэл тусгай зөвшөөрлөө шийддэг, бүхэл одоо боломж болцоог шийдэх тийм боломж байгуул. Тиймэрхүү юм танай дээр нь хийсийн байдаг болов яадаг бол санал сад хамжаад тусалцуул хамтарч ажиллах болох болов гэж бас тиймэрхүү бодоол. Тэр одоо санах хүсэл нь явах. Болцсноо. Тийш 5 гол төрөх шин. Сайтын админ гэдэг нь ямар хаяг руу явж байгаа гэсэн үг? Айлгыг тарчих. Энэ аль хаяг руу явж байгаа вэ? Яагаад амжилттай явуулаад гарч ирэхгүй байгаад байна? Явцсан. Одоо сайтын админ орчих. Админаар орох тэн дээр харагдах уу? Энэ админ хэсэг тий. За. Энэ шүү дээ. Тэрэн дээр бас санал гомдож байгаас. Тийм бай. Сая бичсэн бай. Энийгээ би цааш дамжуулах. Эндээсээ нөгөө статус нь өөрчилчих واخхой. Одоо статусын зөв болгоч шүү дээ. За тий. Тэмхээр сайтынхаа нүүрэн дээр харагдчих гэсэн үг. Зөв. Бүх ирсэн сан гомдлыг бүгдийг нь харуулахгүй гэсэн үг шүү дээ. Зөв. Ойлголоо. Рефреш хийхээр
За нэг буцаж рефреш хийх тэгэхээр гараад ирсэн. Одоо яг хаана гарна гэсэн үг. Буцаад нэг сайтаа буцаад рефреш хийгээд санал гомд дээр тавьчих. За. Боди. Ингээ орчих. Тий, тэгээ саяныхаа за админ дээр очих. За тэгээ. Засах гэж дараад одоо ирсэн нөгөө хариулт нь бичих байхгүй. Энэ дээр бичихгүй миний мэйл рүү явчих тийм ээ. Одоо ийм санал хүсэлтэрсэн ийм хариултаа яасан гэдэг тий. Чийцээ. За тэгээ статус шийдвэрлэгдсэний зөв болчих. За хариу өгсөн учраас шийдчихэ тийм ээ. Тий. Тэгэхээр за нөгөө сайтынхаа нүрээ рефреш хийчих санал гомдлаа. За тэгээ. Тэгэхээр хад нийцсэн байгаа да. Хариулт. Тэгэхээр ингэ ногоо болчихоос тий. Тийм байна. За энэ боссоо. За одоо чи би үлээ тий. За энэ ерөнхий энэ давхарганд бол янз бүрийн асуудал байхгүй тийм ээ. За ийм байна. За цэс бол ерөнхий нөгөө цэслүүд яваад байгаа юм байна. Ерөнхий таамаг би яг зөвлөгөө аваад ерөнхий мэдээлэлтэй болчихвол та дэвс янз бүр болохгүй олон ярихгүй болъё гэж байна. Тэсэндээ тэр юунуудаас солихгүй болохгүй юм да. Бетагийн юу гэ? Бетанийг нь бет одоо нөгөө юу засаг дарга гэж тий. нөгөө юу орлын дандаа бета нэг болох зүйл шүү дээ. Хуучин бета нэг болгочихъя тий. За жаа биш. За. Энэ юу шүү дээ. Засаг даргын захирамж гэж шүү дээ тий. Тий. Яг олон мэдээ. Тийм байна. Энэ линктэй нүдийг уул нь файл руу зааж өгсөн надад чи. Тийм байна. Засах гээд тэгээ энийг хоёр болгочихсон гэсэн үг шүү дээ. Бета нэг шүү дээ. Жишээ нь юм нэмээ. Олон мэдээ гэдэг нь болохоор мэдээ төрөлгүй байх хэрэгтэй байхгүй. Тий. Мэдээ харагдахгүй харуулахгүй л байх хэрэгтэй. Олон мэдээ гэдэг нь юу вэ? Мэдээ авахгүй. За энэ хадгалч ямар ч. За энэ тэгээд үсрээ орчих юм байна. За тэгэнгүүт энэ засаг даргын захирамж би одоо захирамжууд нэмж оруулах гэдэг. Ингэж оруулахгүй л дээ. За юу ач админаар орчих. За орчих. За мэдээ. Саяны захирамжаар дарчих. Энэ үсрэхтэй тий. Цэсэн дээр. За. Тэрийнхээ олон мэдээ гэдэг төрлийн зүгээр мэдээ харагдахгүй болчих. За. Хадгалах гэж дарчих. За. За тэгэнгүүтээ за сайтын нүрд орчлоо. За та засаг даргын захирамжаар болох орчих. Рефреш хийгээд. За тэгээ. Шинэ сонгол усрээд ингэж юм те. Бета 2 файл 2 гэдэг. Үгүй бета 1 үстэй. 1 штэ. Бис 2 гэдэг 3 үссэн байх таа жаа. Тийм ээ. За. За. За ингээ өмнөхөд нь харагдж байгаас тий? Тийм бай. За тэгэнгүүт одоо нэмэхээр бол юу яачих. За админаар орчих. За би засаг даргын захирамж төрөний харагдсан яаж харагдаад. Яг ингэж харагдаж байна тийм ээ. Төрөв ч нэг сан зовцсон юм биш олон мэдээ. За админаар орчих. За их зүү гэж байгаа. Тэгээ админ дээр. Их зүү? Тий. Энэ санал гомдлоо. Тийм байна. Төрөний гэж. За. Нэмэх гэж. Юу юм бэ? Баруун талд гэж байна. Тийм ээ. Засаг даргын захирамж. Нэг болох нь тийм үү захирамжаа. Үгүй. Баруун талынхны нэмэх гэж байгаа шүү дээ. Эндээ дарчих. За. За тэгээ наанаас нэг сонгохгүй захирамж оруулах юм уу юу оруулах юм гэж. За захирамж дугаан бичээд тийм байна. Энд дээр нэрээ бичээд файлаа сонгоод захирамж болох нь нэг нэгээр орно тийм ээ. За. За ойлголоо. Энэ болсоо. За өөрч надад хэлчихэр юу лээ. Би ч нөр юу асуу. Тэр нөгөө юу вэ? Баннер байсан шүү дээ. Сайтын нүрэндээ доош явуулаа. Тийм. 2024 гээд. Энэ 21 админаар орчих. Энэ 20-аас 24 ч шиг гэдэг. Шаад. Админ орчих. За баннер гэж байгаа. Баннер за. Наад руугаа засах гэж ороод ирсэн чинь. Тэгээд би тэр зургийг салах юм аа. Зүгээр шууд
Юун дээр орчихсон юм тийм ээ. Тэгээд наадхаа нөгөө Нэг бол. Тэгэхээр юу байна шүү дээ нөгөө төлөвлөгөөг аль нэгдсэнд мэдээгээр оруулж штэ. Тэгээд тэр линкэд байх юм тийм ээ. Тэгээд тэр мэдээнийхээ линкийг тавьчих гэсэн байхгүй юу? Энэ дээр. За ойлголоо. Хараа визгээ сүшиг хараад. 25. Энэ зөвхөн текст л явж байгаа юм шүү дээ. За. Тэгээд линкийг холбож гэсэн үг шүү дээ. Тухайн мэдээ бол яг. За нэмий жишээ. За энд нэг юм ингээд авчих. За холбоосон за ингэ чих юм байна. За нэг файл зөв юу ч хамаагүй. Авах юм байна тийм ээ. Наач файл бичлээ зураг байх юм. Лого нөө тийм байна. Тэгээд аймгийн лого ч юм юу ч юм янз бүрийн зураг. Лого оруулна л гэж тооцож байсан. Тийм байна. За юу ч хамаагүй зүгээр энийг чинь зүгээр түр тавьчих руу. За ингээ орё. За аталаа тийм. Нүгэлчээд байна. Бааз дээр л өөрчлөлт хийгдэх л да. Тэгээд энэ хараад нэг засч өгөөч. Хугацаа. Энэ нөгөө юу яалтсан байна л да. Нөгөө вершнийх нь өөрчлөлт гад. За type гэж байна тий. Type-ийн За одоо express тий. За back хийхэд. За одоо ардлах. Бүр гараад ахах юм. Order ID-ийг нь ханиулах. За одоо зөв файл. Баанар шүү дээ. Баанар шүү дээ. Эксперт. За за одоо нэг утсан дээр харъя. Юу гэж энэ орцчтэй. Зөв байна. Энэ хэмжээг сайн бодож явахгүй л тэнэс зөрөөд тийм байна яг стандарт тавьчих. За энэ ханаад чинь жижиг лого текст орж ирэл гэж тооцож ирсэн байна л да. Тийм байна ойлголоо. Маш гоё болсон юм байна. Устгахтаа устгахгүй нүг. Устгах чинь устгахтаа. Дарс юу. Погод тийм. Устгахгүй байна. Баанар sorry. Агаар байхгүй. Delete 6 нь. Series-ийн delete 6 нь. За хоёрдугаар өмнө оруулсан мэдээнүүдийн зургуудыг би устгамаар. Ялгаж харах боломж байхгүй л. Series 6 дээр нэг юм болчихж байгаа юм шүү дээ. Та миний C panel-аар орч хараад байна. Зөв. Энэ тэр ер нь вершн жоо хуульцсан л хэлээ дээ. Шинжлэхгүй болгох. Тэгэхээр би яаж шинжлэхс вэ? Одоо харин нөгөө шинжлэхгүй бол за. Апдейт хийн гэсэн үг байхгүй тий. Тэгэхгүй бол нөгөө Datacom дээр байгаа серверийг чи үзүүлэлтэн дээшлээд сайтынхаа сервисийг нэхгүй бол жоо хуучраад байгаа байхгүй тий. Зарим юм яг та дуул гаргалгаа хийж юм дөө. Апдейт хийх хэрэгтэй тийм үү? Тий, апдейт хийн гэсэн үг шүү дээ. Технологийн жоохон сайжруулна гэсэн үг шүү дээ. Одоо вершн 2.3 болгож идэх юм тий. Тий. Тэгэхээр одоо тийм болохоор нөгөө сервер дээрээ юм шинжлэхтэй шинжлэгчнгөө сайн жишээ нь нөгөө юмнууч орохгүй заавал шинжилтэн заавал одоо хоосон байхгүй гэж нөхцлүүдээ шалгаад байгаа байхгүй. Тийм байна. Наа чи нэлээд дээр хийс баг 10 хэдэн онд хийсэн тий. 21 онд ч нэг юм байсан уу яс хэдэн онд байсан бэ? Өмнөх засгийн үед хийжсэн та тий. Хийсэн огнооны энд 25 гардгаар гарч байгаа хамаа хаана байлаа. 21 2 коронавигийн үед хийжсэн бахад баг тий. Тийм бохоо. Я одоо тэгвэл энийг шинжилүүлэх үйл яах вэ? Хэдэн төгрөг болох уу? За тэрийг биднээс ярилцчихлаа юм да. Зүгээр технологи өөрчлөх юм уу? Би бол одоо яг энэ дизайн мэдсэн бол хэвтээх альтайгал юм байлээ. Болох юм байхгүй. Ганц тэггээ одоо сая ордгүй юм ганц нэг жижиг сажиг алхмаар нэмээд энэ цонхууд ч бас яг линкер байгаа шүү дээ. Эдрөө. Тий. Энэ хааваа нэрээ энэ хааваа. Админ дээр орчих. Энэ туслах цэсрүү ордоо.
Туслах цэс дээр ч Одоо орчиж шүү. Тийм байна. туслах цэс дээр финанс байгаа шүү дээ. Энэ тусаа шүлэн. Наад туслах цэс нэг юм шиг. Тийм байна. Энийг төрлөгээд байгаа шүү дээ. Тэр нь араа жоох өөр байгаа. Тийм байна. 2 3 гэдэг сайтн дээр энэ 3 хэсэг юм харуулж байгаа байхгүй. Туслах цэс 1 2 нь болохоор хайлт энэ доошоо бол 2 нь хаваа. 2 нь болохоор Тэгээд цагийн яваар төсөлд санал дээлтэй аялал төсөл санал авч байна. За сайт дээр болж шүү дээ. Тэр 2 нь байхгүй юм. 3 нь болохоор энэ логонод байгаа шүү дээ. Ажиллагтай тэмцэх газрын логог усч байгаа. Тий, эдгэр тийм ээ. Наадууд гэж. За ойлголоо. 2-ыг ашиглаагүй гэж бодох юм. 2 нэг нь тавьчихсан тэгээд одоо тэр нь гарч ирэхгүй байгаа юм уу? Нэг бол итгэхгүй байдаг. Энэ 2 итгэхгүй. 2 дээр нь хөдөлмөр халамжийн ажлын байр байдаг. Наач байхгүй гэж бодох юм тий. За шоо. За одоо энэ чиний үлээ засаг дараа нь. За тамаа дотор одоо энэ үцүүдийг орлогч юм. За энэ минь чад дээр үе хүмүүс болохгүй биш. Одоо ингэж харагдах нь зөв. Энийг дарангууд орлогч руу оруулах ганц орлогч нь нийлүүлэхээр бүгд нэр устгаа харагдана. Дэлгэрэнгүй дарахгүйгээр. Нэг л мэдэн. Одоо нөө зэсээ ингэх байхгүй юу? Та эдмин дээр очих. За зэс гэдэг үү очих. Нэмэх гэж тартаа. За ингэж байгаа. Зэсний дид зэс гэдэг бол аль зэс байх уу гэдгийг сонгох юм. Жишээ нь аймгийн тухай дотор байх юм уу гэдгээ тий? Аль зэсний дид зэс байх уу гэдгийг сонгох. Ерөнхий зэс нь байх тий? Сонгож. Болж юм уу. За тэгэнгүүтээ за юу ач аймгийн тухайгаар сонгочихгүй даа. За тэг энэ дээр яадаг жишээ. За зэсний нэрээ сургалт гэж явуулчихсан. За мэдээний төрөл байх. За би нааш тайлбарлаад. За мэдээ харуулахгүй гэдэг төрөл байгаа шүү дээ. За тий. Тэрийг сонгож аваад холбоосоо тавьчих болно доотлолт нь. Тэгэх юм бол ямар нэгэн нөгөө мэдээ рүү очихгүй наад дээр тавьсан холбоос руу өсөж очно гэсэн. За хоёр дахь нь зэс харагдах дан мэдээ гэж юм уу? Мэдээ харагдахгүй төрөл байна да. За биш мэдээ харуулахгүй гэдэг сонгочих. дан төрлөө. Тий. Дан мэдээ гэдэг бол ерөнхийдөө одоо нэг л мэдээ харагдана гэсэн үг байхгүй юу? ойлголоо. Нэг засаг даргын мэдлэгээ ч гэдэг юм уу те саяны те. За. Олон мэдээ гэдэг бол тухайн зэсэнд цаашдаа мэдээлэл нэмэгдэнэ гэж бодож байвал олон мэдээгээ сонгох гэсэн. За зөв. Тухайн зэсэнд файл байшна гэх юм бол файлаа сонгочихно гэсэн. Тэгвэл эрх зүйг бол хууль эрх зүйг би тусад нь хийж өгсөн байгаа шүү дээ. Наач араа өөр болох тийм. Тийм байна. Энд туршаад үзчих юм байна. Энэ файл гэж сонгоцоод энд бас линк тавьж байгаа юм. За жингээ хоёлаа файлаар үүсгэсэн зэс өмнөхөө харч би сайн сандгүй зэсгэдгээ дарчих та. За. Хоёлаа хараадах юм. За нэг доош явуулах файл гэж байна уу? Файл тийм. Энэ файл гэсэн үг үсэг байна мэл. Баяна. За. Зохион байгуулалт. Бүтэн зохион байгуулалтыг сайтын админаас орчих. Биш нүүрэн талаас орчих. Засаг даргын зохион байгуулалт. Энэ тэр линк. Тэгээ ингээд файл байна. Файлаар ингэж харагдах юм. Тий. Гэхдээ файлын болохоор нөгөө юу яа штэ. Админаас орчих. Юу ач. Мэдэрэг орчих. За тэгэнгүүтээ наад зэснээс сонгоч дээхлийн төрөл гэдгээс сонгоч байлаа. Тэгж аргалаа байна. За тэгээ. Цагийн томын газрын доош бүтцгэн бол тий. Зохион байгуулалт. За шүүх гэж арчих. За. Засах гэж арчих. Онцлог нэг. Тэгэхээр энд зөвхөн нэрийг бичээд PDF файлаар хавчсан угаас файл гэлээ. Тийм байна. Энэ эдитер нь бас хуучсан байлээ. Түрүүнд лиценз нэхэд их нь би лиценз нь хийсэн. Бас хуучных болохоор. За шийд. Одоо жишээ нь одоо ингэ гэсэн үг үү? Бүтц зохион байгуулалт дахиад PDF файл нэмж болно гэсэн үг. За нэмчихээ тий. Тэгээд нэмээд. За нэмэх гээд арчих баруун тал. шууд нэмэх тий.
Энэ бол зөвхөн зохион байгуулалт дотор байна юм байна шүү дээ шууд. Гарчийн нөгөөд юм уу тест. тэгэнгүүтээ файл гэдэг дээр нь ганц PT байлцаа очих доотлох. Биш наач биш доотлох юм шүү. Зураг оруулах гэж юм. Тийм биш. Наадах. Таны ямар ч файл ер нь ордог юм уу? Word за яаж ямар ч PDF үнэтэй дараа нь. За тийм ээ. Чихтэй юм аа. За PDF нэг. Түр зур хийгээд битээ устгачихгүй юу тий. Том. Хэмжээ нь орё. Хэмжээг нь бас жоохон шахаж оруулахгүй наач дүүрчээд байгаа шүү. Зураг ер нь ямар багцаанд байв дээр пиксел хоёр талаасаа. Ер нь сайн шахаад оруулахгүй. Зураг PDF байлгүй. Манай PDF-ийг бол нэг I love PDF байл уу шүү дээ. Сайт гэдэг чинь тэн дээр шахчихад нэлээд багсдаг шүү дээ. за одоо ингээд орчих. Хадгалах. За сайтын нүүрэн дээрс шахах дээр юу байна те. Зөв. Энд би ерөөхдөө бүх хэрэгж байгаа хөтөлбөр төсөл арга хэмжээнүүдээ бас ингэж ихсааж байна. Ер нь бол ингэ шүү дээ. Эхлээд зэсэн үүсгээд зэсэн дотроо мэдээллүүдээ яг оруулах байхгүй. Тийм байна. За би нэг мэдээ нэмэх гэсэн. За одоо энэ дээр тэгвэл одоо энэ ер нь засварууд ингээ явчих юм байна. Мэдээлэл маань хаана. Цагуй мэдээ. За жишээ. За нэмэх. За мэдээ нэмэх. Арчаа. За энэ гэсэн гэж юм. За 6 тухайн мэдээг илтгэх 6 оруулах гэсэн үг шүү дээ тий. Тийм байна тий. За наад оруулах. За гэсэн тавьчих. За тэгээд товч тайлбар дээр нэг өгүүлбэр авчих. Нөгөө ерөнхий бүхэн. Тий ерөнхий нэг за ингэж. За тэгэнгүүт тайлбар гэж байгаа шүү дээ доотлын. Тий. Энд дээр тухайн мэдээгээ бүтнээр нь бичих үгс баггүй одоо уртаар нь. Тийм байна. Тэгээ хадгалах гэж арчин. Тийм байна. Хадгалах гэж арчин. Би зураг оруулмаар байна энэ дунд. Энэ мэдээ дунд. Тэр болохоор энэ голынх шүү. За яг зураг оруулах газараа маус авчиад курсор авчих шүү дээ. За энэ дээр тавьчих. За жишээ. Тэгээд энэ модны зураг баг шүү дээ. Энэ хоёр дахь. Хойноосоо 5 6 хойшоо. Голын игнэний хойноосоо 7 8 байна. Тийм бэ энэ. За наад дарч. За броуз хэрэгч. За апплод тийм үү? Биш апплодын яг броузын дарч. Энэ сервер биш image info. Хамгийн ихнийх броуз сервер гэж дарч. За тэгэхээр одоо нэг сайтад ашиглаж байгаа зургууд энд байгаа байхгүй юу? Тийм байна. За шинээр нэмэхээр бол нэмэх гэж дарч. Апплод гэж дарч. Би апплодыг харин тийм. За зөв ойлголоо. Санийх дээр чи зөв. Санийх дээр энэ апплод гэж байгаа юм байна шүү дээ. За ойлголоо. Тийм. Жохон дэшээ. Тийм байна. Энэ мөн. Нана апплод хийчих. Тэгэхээр тийм байна. Зүгээр энийг ч юм. За хамаагүй. Энэ ороод. За надад дарчих. Маузер дар. Хоёр талтай ч юм. Ян дүрийн игдэг гэсэн юм байхгүй юм ба шүү дээ. Яг зөв. За тэгэнгүүт энэ өргөний 100% оргич. 100%. Энэ 100% ч юм. Тэгэхээр нэг гар утас таблетээс өргөн дагаа авчих. Өндрийг аваач авчих. Энэ дээгүүр борфорцоор явчих юм дээ. Тэгээд окей дарчих. За харъя. Яг зөв. За хадгалах гэж дарчих одоо. Би энэ дотор хэдэн ч зургийг энэ юмгаар оруулж болох юм тийм ээ. Энэ болохоор нүүр хуудсан дээр нэг онцлог дээр дэлгэсэн дээр харагдаж байгаа юм. Харъя тий. Яаж харагдаж байгаа юм. За нүүр хуудсан дээр шаардсан. Хадгалах татсан заарч уу. За тухайн мэдээнээс нэг онцлж болно шүү дээ тий. Тийм байна. Онцлог хоёр ямар ч тай бай. За сайт нүүр рүү ордоо би. Онцлог хоёрыг дарчих. Дараа тарах. Тэгвэл би ясаа мэдэхгүй гадаг. За сайтын нүүрийг скриншот. Энэ баруун талд солигдчих шүү дээ. Энэ дор зэтгэх юм. Одоо таних буцаач нэс тий. Асгадаргийн мэдчилгээ чинь онцлог хоёр дээр байсан ба шүү дээ. Тий. Тийм байна. Тэгэхээр санийхаа юу онцлог хоёр авчихгүй. Тэнгүүт юу ач. Онцлог нэг дээр тавьчих. Тэнгүүт онцлог нэг нь болохоор энэ слайдер дээр орчих واخ. Тийм байна. Цаг үе мэдээлэл орчих. Тэснээс. Биш нүүрэн талаасаа.
Мэдээлэл Тэгээ цаггүй. За. хагүй мэдээлэл. Тэгэхээр нөгөө нэг би нэг илтгэх зураг гэдэг байгаа чинь эхэндээ ороод ирж байгаа тийм. Тийм бай тийм. Тэгээд нөгөө интро богн гэдэг нь болохоор эндээ харагдчихна. Уучрал дэмэж гэдэг нь яваад байна тийм. Тийм. Тэгээд дэлгэрэнгүй дарангууд нөгөө зургатаа гэж Түрээ харагдчихна. таарч юм байна гэж. За тийм байна. Баандар. Хайлуудыг зүг зүгрүүч. Гүнаач өөрчлөх. За ойлголоо за. За. Заавал чи ойлголоо. Мэдээгүүд энэ би ганц нэг 3 4 зураг ч юм оруулахаар бол яах вэ гэж асуух гэсэн. За өөр эндээс над хэлэх видео мэдээ явах хэрэгтэй. Заавал YouTube дээр байж явах хэрэгтэй. Тэгээ YouTube дээр. Тэрийгээ линк өгч юм тийм үү? YouTube дээр тавьсан видеолгоо ордоо. Тэгэхээр явж засах гэдэг нэг л. За тэгээ шинэ шиг. Тэгээ YouTube-ийнхаа айн ингэж хийсэн бас зүйл хийчихтэй гянзлмаар. Наач нөгөө юу арлаас нь кодыг салгаж явж хэлсэн байл л да. Ард нэг юм байдаг ч тэр л байна тий. Уул нь линкээр нь тавь хийчихдэг. Сүүл манай хараа шийдэгдсэн байгаа тал та. Шинжлэх хэмжээнд очих юм байна гэдэг. Юу арлын ямар л. Смаар л. Бүтэнч биш нэг ард нь байдаг тэр линк баг шүү. Код юм уу нэг. Одоо би жишээ нь мэдээ нэмэлт хийж байгаа. Үлээ за мэдээ. Цаггүй юм биш. За видео мэдээ гэж. Юу оруулах чинь? Видео мэдээ оруулах гал. Видео чи юу очив? Заач. Наач. Одоо энэ хоёр л байх юм ба шүү дээ. Засах гэдэг нь юу оруулах юм бэ? Энэ бол нэг юм энэ бас нэг буруу үйлдэл хийсэн. Янз бүрийн юм хийцлээ юм байна. Тэгээд гачиж. За энд нэг юм явуулаад. Үуч таа. Бас үүч. Аюу яа гэдэг. Аймаг сектороос хойш сарвар багт энэ асуудлыг шийдвэрлэлээ онцлог нэг дээр тавьчихсан. Видео мэдээлэл ордоо. Мэдээлэл дотроосоо. Нүүр талаасаа. Нүүрнээс заад. Энийг одоо өөрчлөөч яах юм. Энэ админ сайн харагдаад. Мэдээс рүү очтоо. За. Видео мэдээлэл очих доош бол. Үгүй маа. Хитэрчүү. Хитэрчлээ. тодорхой сайд зайн. За засах гэж арчих. Тэр олон мэдээг нь мэдээ харагдах болгочих. Мэдээ харуулахгүй. Зөв. За тэгээд бета нэг лөө. Нэг тийм. За энэ маань 10 минут болоод дуусах юм байна. Зүүм хадгалах 40 минут болоод. За одоо сайтын нүрээс орчих. За экспресс хийж дарахгүй болохгүй. Өөрчлөгдөхгүй.
Тэгээ уул ингээ видео навал ингээ за дараад байд. Ингэж харагдах хэрэгтэй юм байна. Тэгээ бол юмнууд энэ өөрчлөлт хайцсан. Ингэж харагдсан нартай юм шүү. Тий. Тийм байна. Хоёрын гацгч юм аваад. За тэр мэдэн гэсэн би өшөөч гэж бодчихлаа. Тэр ододлогч. Энэ одоо яг хоо энэ бас ялгаагүй явж байгаа бах та. Мэдэн дээр байгаа. Тий. Одоо хэлсэн тэрэн зэрэг за би энэ дээр яг одоо. Хамгийн гол нь төрний юм. Цааш ингэмт шүүхтэй дах юм байна. Таслах гэж засаач. Зургийн солиол. Зурган дээр байхын зүгээр энэ дээр л орчих юм байна шүү дээ. Тий. Зургийг сольжуулна шүү танаас нь тий. Тийм байна. Энэ доотд нь юу байгаа дээ? Энэ доор энэ нэг үе. Чин хуучин зураг л байсан ингээ байх болцсон юм. Таанаас устгацсан байна гэсэн үг тий. Энэ доор юу вэ? Тэр энэ хоосон зураг юм. Зураг нь алгуулсан юм шиг. Доотлын нөтүүдийг бас солих юм байна. Би одоо бүр шинээр үсгэж болох уу? Одоо энэ огноо ийм биш. Би одоо өнөөдөр үсгэлтэй. Бодно шүү дээ. Сайн мэдээг устгаачихгүй. Одоо шууд энэ хэлцгэдэг тийм. Хоёроос энийг л устгачих юм биш шууд. Тийм надад Зөв. Арчаад нэг устгах. Ингэж байгаа устгах. Тийм надад устгах гэж байна. Устгах. Ачиг хууч юм уус. Тийм. Устгачихгүй. Ауцыг. Чүү. За одоо сайтын нүрээс экспресс ихэр. Цэсэн дотор байгаа тий. Дотор байхгүй. Зөв. Юу н хуучин тусгаачихгүй бол. Тэгээ би яг байж яг ямар хөө мэдээлүүд байгааг нь хараад жишээ болгож араас нэг залгуулах гэдэг. Ойлгосон. За ингээ устгацаад өгөөд өнөөдрийн огноогоор явчихна гэсэн тийм ээ. Нэр оруулахаар өнөөдөр хойно явчих шүү дээ. За би дараагийнхаа зургийг тэгвэл нүүрэнд хажууд нь тавь. Заавал одоо ингээ том зураг одоо зарим жишээ би хүмүүсээс аваагүй байна л да. Ингээ шинэ дараагийн зургийг надад шидэдэг юм. Тэг одоо хамт олноороо хэлцээрээ байхгүй. За одоо ганцхан дарга нь байгаад байна л да. Тэгмэд би одоо энийг хоёулаа тэгвэл хуулийн хэлцгийг үзье. Жижиг рүү хүрээд хажууд нэг оруулчих гэж бодох гээд байна л да. Хууль өгсөж. Тэгэхээр би энэ дээр дараад тэр зургийн хэмжээсээр нөхөө түрүүн шиг. Тэгээд тэр рүү оруулах юм байхгүй. Дээдлийн зургаас орж юм болохгүй тий. Болохгүй. Би заавал шинэ зураг оруулах гэдэг. За жишээ хамаагүй энийг би хэд хэдийн хацаатаар жижигрүүлэх байна. Зургийг одоо энэ фото аппаратаар авсан зураг уусан. Чихтэйг нь авах. Хаана гарах гэдэг зураг хаана гарах гэдэг. Би одоо энэ жишээний хэлцрүү оронгууд зөв хуулийн хэлц гэж юм. Энэ ингэж биш. Одоо энэ бол одоо хамт олноор авсан зураг байхгүй одоогоор. Би зүгээр энийг хүйн хажуу болон дөрвчин дээр хэлцээ дараагийн тавьчих гээд байна л да түр. За саяныхаар орч усчих. За зургаа сонгочих тий. Тэгэхээр би энэ оруулах гэдэг зургаа одоо яг юу яах вэ? Одоо энэ ямар хэмжээтэй? 1600 зүгж штэ. 1600. Энийг би жижигрүүлэх үү? Юу яач вэ? За ерөөсөн дардаа. Ингээ орцсон энэ үн чихтэйг нь байна. Одоо ингэчээ. Алигмент гэж багш намайг доотлоо. Алигмент за. Right. За тий. Өргөний болохоор юу яа та. За чидүү байвал дэлгэцснийхаа. За яг одоо баг 4-ний нэг ч одоо их томдох юм уу яа. 400 пикселээр л авчих. 400-г л авчих. 400 гэхээр пропорцоор авчих. За зүгээр харъя. Болж тий. Би болоход өөрөө зогсуулж болно. Тэгэхээр би энийг ер нь максимум одоо стойс нектрал нь ямар гоё үү дээ. 400 бол хангалттай баха.
400-аас хэтэрх юм бол наач нөгөө гар утас таблетэн дээр багтгаа очтой юм л та. Идрээд байна л та. Би бас мэдээний зураг оруулахдаа тэрийг хянах гэдэг юм л да. Энэ том том аппаратаар даасан зураг шидчих учраас. 400 болоо шүү дээ. За ястаа ойлголоо. Өөр ч нот хэлэх юм уу дээ. Би ч нөр юм гэдэг үлээ. За энэ юмудаас ихэд ингээд асчих юм байна гэсэн. Энэ байгууллагын ажиллуулсан газар ямар ч гэдэг. Тусгай зөвшөөрлөг ингэ тавьсан байна. Тэгээд бас ингэ Танах захим дээр ямар ажлууд байгаа гинэ? за янз бүрийн ажил би. Тэгэлээ бас ч ихтэй ойдаач юм ярмаар л байна. Олон л би. Тэгээд ямар байгаа шүтчээ, мурчээ, янз бүрийн юмнуудыг процесс байж байгаа. Starlink-ийн та зардгүй нийлүүлдэг. Starlink-уу? Цаваа нь. Болохгүй л үү дээ. Манай одоо 100 сая төсөвчөд Starlink авах гэдэг. Тэнд зарлж байгаа. Тэнд зарлж байгаа. Тэгээд тэрэн дээр орж ирэх хэрэгтэй байна. Миний таньдаг ус байх нь байгаа. Тэгээд тийм ажлууд байгаа маа зөндөө л ажил байна. Танахын тусгай зөвшөөрлөө яаж байгаа юм? Яаж болгож байгаа юм нөгөө? Тусгай зөвшөөрлөг би одоо захин зүйн шийдвэрлэх гэдэг. Одоо захин төвөн гэсэн хөтөлбөр батлуулсан. Гар утасны аппликейшн дээр үү? Тий. Манайх дээр нэг хийцэн систем бол байгаа да. Тийм байв тэрийг хоёулаа хамтармаар байна. Хинти аймаг руу ордоо. Хинти аймаг. Ок. Хийцэг юм. Дархан уул өөр хангаа Увс аймагт бол захин одоо захин аймагуудын босгоцсон юм байл л дээ. Манайч нилээд аймгийг хийсэн л дээ. Манай Төв аймаг байна. Багна захин гарна тэр аппликейшн янз бүрийн хийсэн юм байлээ. Хинтээ цэг юм даатлах тий. Эднийх тэр манайх хийсэн байхгүй. Манайх сайт нь хийсэн. Бай тусгай зөвшөөрөл орчих. Ингэж л харагдмаар байна бас тий. Угаасаа бүгд зөвшөөрөл. Энэ за хүн байгаад байгаа юм ба шүү дээ. Тэгэхээр биднес нь тусгай зөвшөөрлийг нь захимаар ингэж улсууд бүртгүүлээд хуучин нөгөө нэг тусгай зөвшөөрлийнхөө хүсэлтийг явуулдаг гэхгүй. Манайх ийм тусгай зөвшөөрлөө сонгуулах хүсэлтэй байна гэдэг. Тэгээ энэ тусгай зөвшөөрлийн сонголтын нөгөө захимаар шийдэх гэхгүй. Тийм байна. Тэгээ одоо онлайн бизнес төвгөд ухаалаг шийдэл компани ба шүү дээ. Тэр нөхдөлтөй бас холбогд үзэлтэй. Тэр ICT group бай. Тэр чи дараа дэндүүд томроо данзурын яриад их юм шиг байна. Тэр таарсан өмнөд л багтаамаар байна. Тэгээ энэ алтмууд л байна л да тийм ээ. Ингэнэ гэдэг. Энэ систем нь энэгээр одоо тусгай зөвшөөрлөө сонгоё гэж. Одоо онлайн бизнес төв чи бас тэр байхгүй. Би өөр нийслэл төр байсан. Мэдээллийн газар байсан. Тэгээд бас энэ процесс дурдах юм да тийм ээ. Худалдаа хүмүүс хоол үйлдвэр юу гэдэг өссөн хүмүүс чинь энэ процессуудыг энэ бас ингэж хийсэн байгаа юм. Одоо яг ашиглагдж байгаа. Би өөрөө яг энийг ашиглаж хийсэн. Энэ процессууд явмаар байна л гэдэг. Тэгэхээр урд нь аймагт байсан биз дээ. Би юу? Юу нэлээд хэдэн жил байсан шүү дээ тий? Би ер нь байж байгаад 19 онд яваад хотод мэдээллийн газар явж байгаад эргээд сая л ирлээ 4 сарын 1-нд. Тийм нь хоёул 18 он дээр холбогдчихсэн байхгүй. Би урд нь мессеж нь байгаад байгаа. Тий. 18 он надад хэдүүлээ хамтрах хэрэгтэй байна. Би ч бас хот төдөө энэ том байгууллагуудаар явуулаа. Их юм судаллаа. Тэгээд хамтраа хэдүүлээ яах вэ гэж санаа оноо хэлээчлэх гэдэг юм да. Захин төв аймагч хэдэн дөрөв дэс байлаа. Би хийц юм аа тэ. Төв аймаг дээр чи хамтрал та тэгээд манайш би чи төв аймаг шүү дээ.